Сайн байцгаана уу? Lemon Geek TV хүүхлийн цэцлийн үүсгэн байгуулагч байна. Бид нар 2022 онд хамгийн анхны хүүхлийн контентоо бүтээж олон нийтэд цацж байсан. За тэгвэл өнөөдрийн байдлаар 125 сая хандлтыг авсан байна. За манай контентын бусад контентоос ялгаатай даваа тал гэвэл бид нар цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг барьж идэг. За цэцэрлэгийн бүх нарын хичээл заахтай ашигладаг ийм ном байдаг. Энэ номон дээр байгаа агуулгуудаар шин дуу зохиож тухайн агуулгатай холбоотой дүрсүүдээр хүүхэлдэйн контентыг шинжилж бүтээдэг байгаа. Хүүхдүүд манай контентыг дагаж дуулсаар хагаад хинэж тусалцаагүйгээр өөрсдөө үгийг амархан цээжилждэг. Үүн дээр эцэг их багш нар жоохон дэмжиж өгөх юм бол чанартай боловсрол болох юм аа. За бүгдээрээ өөр нэг өнцгөөс хараад үзье. Бага насны хүүхдүүдэд хичээл заах гэхээр тэдний анхаарал төвлөрч өгөх маш хэцүү байдаг. Харин эсвэргээрээ аав ээжийнхээ гар утсаар, таблетаар өдөржингөө хэрэгтэй хэрэггүй янз бүрийн контент ямар ч хязгаарлалтгүй үздэг. Яг энэ үедээ тэдний анхаарал төвлөрөл дээд зэргээр ажилдаг. За тэгвэл манай хүүхлийн төслийн гол санаа хүүхдүүдийн үзэг дуртай хүүхэлдэйн контентоор дамжуулаад нөгөө нэг заах гацсан эрдэм мэдлэг боловсруулаа өгөх юм бол тухайн цагийг нь үр дүнтэй зөв зөвхөстэй зарцуулах юм аа. Өдрөөс өдөрт манай контентоор хичээл заадаг багш нарын тоо нэмэгдэж байна. Эцэг эхчүүд даваа талыг нь ойлгоод хүүхдүүдтэй сонгож үзүүлдэг болж байна. Оксфорд, Кембриж гэд олон улсад үйл ажиллагаа явуулдаг ийм сургалтын хөтөлбөр байдаг. Яг үүн шиг гадаадын олон хөтөлбөрүүд байдаг. За тэд нар сургалтын авалгатай контентоо олон нийтэд ил тавьдаг. Ерөнхийдөө бол зарж борлуулдаг. Харин эсвэргээрээ манай контент ямар ч үн төлбөргүйгээр олон нийтэд ил тавьдаг. Бид одоогийн байдлаар 40 контент бүтээсэн байна. Харин хүүхдүүд 125 сая удаа үзсэн байна. Манай төсөл гараагаа маш амжилттай тавилаа гэж харж байна. Хүүхдүүдийн үзэг дуртай, тэдний таашаалд нийцсэн контент болж чадсан байна. Үргэлжлүүлээд 100 хүртэлх контентыг бүтээх зорилт тавиад ажиллаж байгаа. Өнөөдрийн хүртэл бид нар дотоод нөөц бололцоогоо ашиглаад эдгээр контентыг бүтээсэн. Цаашид бүтээгдэх контентынхаа санхүүжилтийг босгох зорилгоор Монголын Fundy-Amen сайт дээр олон нийтэд нээлттэйгээр хүүхлийн төслөө байршууллаа. Fundy-Amen сайтын даваа тал нь ханиулагчдын гүйлгээ, сэтгэгдэл, ил тод байдаг. Та бүхэн доор байгаа линктээр дарж ороод биднийг дэмжээрэй. Organa брендийн Arts-тай, LG-тэй хүүхдийн шүдний хөөсөн өмлөг, гарын шингийн савн гэх мэт 20,000-аас 3 сая төгрөгийн хооронд сонирхолтой багцуудыг бэлдсэн байгаа. Бяцхан хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролын төлөө хамтдаа 100 контент бүтээцгээе.